За өнөөдөр бүгдээрээ үхрийн айрыг яаж хийхийг зааж өгье. Мөн үхрийн айргаараа одоо манай Ховдын Баруун аймгийн алдартай тослог бор аруул яаж гардаг тухай процессыг нь хуваалцъя. За эхлээд хэдүүлээ яг нөгөө ааруул хийдэг шиг ингээд таргаа хураагаад исгэнэ. За ингээд таргаа хураагаад энэ бол нэг 4-5 хонсон. Тэгээ өдөрт ингээд маш сайн хутгаад ингээд аяндаа өөрөө шингэрээд эхэлнэ. За ингээд шингэрээд эхэлнэ. Тэгээд ингээд сайн эсэл дүүсээ шингэрээд ирэхээр нь өдөрт 1 литр ийм үхрийн түүхий сүү шүү. Түүхий сүү гэдэг нь огт ариутгаагүй, хөрүүлээгүй, тослогтойгоо байгаа ийм 1 литр сүүг болж өгвөл биеийн температуртаа олтол жоохон бүлээлээд ингээд сүүндээ нэмээд байна. За одоо ингээд бүлнэ. За та нар маань гэрийн нөхцөлд ийм бага одоо хэмжээтэй хийж байгаа бол нэг жижигхэн ийм тохирсон хөөрхөн ийм бүлүүр хийгээд авчвал гэсэн. Бүлүүр гэдэг бол ингээд модон дээр хавтгаа мод хийцэн байгаа штэ. Дундаа ингээд нүхтэй. За манай нутагт бол хүмүүс торхонд их ингэж үхрийн айргаа хурааж агаад бэлддэг. Ерөнхийдөө үхрийн айраг гэдэг маань хөрөнгөлцөн ингээд хураасанд харган дээрээ бүлийн сүү нэмсээр агаад өдөр болгон бүлээд тосоо гаргаж аваад тэгээд үлдснэр нь ааруулаа хийчихэж байгаа юм. За өнөөдөр бол багш нь бүлэхгүйгээр зарим нутагт бүлэхгүйгээр шууд ингээд тостой чигээр нь ааруулаа бас хийчихээр тослог нь маш их одоо үлдчих учраас ааруул нь маш гоё тийм тосдог бор ааруул гарч байгаа. За өмнөх хичээлээр бүгдээрээ улс мэргэжил аргаар шимээ арх нэрх аргатай танилцсан байгаа тий. Тэгэхээр одоо манай сургалтанд бас гадаадаас орон сууцнд амьдардаг хүмүүс зөндөө сууж байгаа учраас плеткэн дээр хийж байхдаа яаж бас шимээ архиа бахан ийм бодсноос гаргаж болох вэ гэдгийг багш нь заагаад өгье. За та нарт маань одоо энэ шиг том тоогоон дэвш плеткэн дээр бол ган ийм баг зэрэг өндөр тоогоон дээр хийж байгаа бах. Тэгэхээр бозоо хийгээ яг ингээд буцлаад ирэхээр нь дотор нь ингээд ган маш сайн ариутгаад угаасан ийм ган сав тавьчих болно. Эсвэл дукоконд хоол хийдэг шилэн сав байдаг шүү дээ. Зузаан ийм шилэн савыг ингээд хоос нойрон тавьчихна. Ингээд тавьчаар ингээд хөвж байгааз. За ингээд тавьчингуудаа тогооныхаа тагийг одоо энэ ган савны тагууд ихэвчлэн ийм шилэн байдаг шүү дээ. Тогооныхаа тагийг доошоо харуулад ингээд таглчихна. За энийг тогооныхаа тагийг мөн бас маш сайн хариутгаад бус усан усанд нэг чанаад гаргаад татаачих хэрэгтэй. Тэгээд дээр нь ингээд таглаа орхичоор уур нь гадагшлахгүйгээр энэ тагиндаа наалдаад одоо доошоогоо энэ сав руу орно. Тэр одоо туслыг нь бүр их болгохын тулд яадаг вэ гэхээр энэ шилэн тагин дээрээ мөс хөрөгчөнд байгаа жижиг хөлдөөсөн мөснүүдээ овоолаа тавиад байна. Тэгээ аяанда харж ил мөс нь ингээд хайрлаад эхлэхээр нь дахиад шинэ мөс тавиад ингээд босдогчих юм бол та нар маань гэрийн нөхцөл гэсэн бахан бодсноос өөртөө хэрэгтэй шимээ архиа гаргаад авах боломжтой. За бодсны маань за баруун нэг 40% те 40-50% нь тал шар сүүн ширгсэн байна. Ингээд сайхан өтгөрөөд ирэхээр одоо шүүж явнаа. Багш нөгөө шүүжтэй ингэж хийгээд бетон дээр нь шүүгээд үлдээчихээр шар сүүгийн цуглуулж хүүхдүүдэд тархтагийн дэмжих үүднээс оруулдаг.